NVDA гэх програмыг компьютер болон таблет зэрэгт суулгаснаар Microsoft-ийн бүх програм, интернет хөтөж, интернет банк зэрэг бүх аппликейшн болон програмыг саадгүй ашиглах боломжийг харааны бэрхшээлтэй иргэдэд олгож байна. Үүнээс гадна энэхүү програм нь үн төлбөргүй бөгөөд интернет хөтчөөс NV Access гэж бичээд татаж авах боломжтой. Компьютерийг ашигладаг болсноор харааны бэрхшээлтэй хүмүүст ямар их боломж, ямар их үүд хаалга нэгдэж байгаа гэдгийг бол үнэхээр хилээд баршгүй. Тэгээд одоо Монголд хараагүй хүмүүс маань үр шимийн хүртээд бүгдээрээ өөрсдөндөө хувийн хөрөнгө оруулаад мэрэгчлэлтэд болцохоох байлгүй дээ, тийм ээ. Өмнө нь энэ төрлийн програм ашиглахад өндөр төлбөртэй байсан. Харин энэхүү програмыг 2006 онд санаачилснаас хойш дэлхийн олон харааны бэрхшээлтэй иргэд мэдээлэл авах боломжтой болж байна. Харин манай орны хувьд 2015 оноос хойш хөгжүүлэлтийг хийсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн програм нь бүрэн ажиллах боломжтой болжээ. So traditionally blind people have Уламжлалт аргаар бол харааны бэрхшээлтэй хүмүүс braille бичгийг ашигладаг байсан. Гэвч бүх мэдээллийг braille бичигт хувиргах үнэхээр хэцүү. Жишээлбэл бүх номыг braille үсэгт хэвлэх хүндрэлтэй. Харин өнөөдрөөс эхэлж Монголын олон мянган харааны бэрхшээлтэй иргэдэд монгол хэлтэй дэлгэц уншигч програм нэвтэрч байгаад үнэхээр их баяртай байна. which enables blind people to use the Уг дэлгэц уншигч програмыг Улаанбаатар хотын нийтийн номын сангийн braille болон захим номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлж байгаа бөгөөд цаашид улам хөгжүүлж боловсролын салбар, хөдөлмөр эрхлэлт болон ажлын байранд тохируулан хөгжүүлэх хэрэгжээ.